эсхий түүрхтэн үзүүлж байна. Түүх ихтэй сум байна да ах минь. Яа тийм манай энэ алтан бол түүхэнд орсуулын үлгийн нутаг алтан үлгийн. Монголын хэмжээнд иргэд энэ жил жоохон цастай, чочор хүүтрэлтэй нийлэн жил болж байна Тий. Бол нэг даваад нэг гайг одоо нэг туулчул иргэдлийн цас нөгөө нэг эрчилийн бас нэг сайхан өнгөнд бас нэг ногоо цагаа урахад Харин эргээ буян болдог тий. ааха. Тэгээд өвс ижил байгаа сайхан бэлдээр нэг даваад туулчул тийсэл гарчвал одоо энэ малчин төв юм байна. Бас амаргүй дээ тийм маллаад ингээд гарах малчин хүн юм болох ухаан. Халуун гүйд нэг сүржил явдаг. Өдөр цөнгүүд одоо хөдөлмөр зүтгэж явдаг хүмүүс шүү дээ тийм ээ. Тий. Жилийн дөрвөлөлт. За энэ газар нутгаа нэг сайхан танилцуулаач. Эдгээр байг. За манай энэ гэдэг газар байна одоо. Сэлэнг аймгийн алтан булгийн цөх 3 дугаар багийн харьяа. Алтан булгийн Хераны гол гэж ийм газар. Хераны гол гэж одоо энэ манай түүх дурсгалтай сайхан уулын ус наашаа орж ирсэн Херан гол гэж манай энэ ардуур урсж байгаа. Хераны гол. Их нь одоо хаанаас авдаг гол гинэ? Манай энэ Херан гол чинь үгүй шууд урдаас орж ирж байгаа энэ уулынхаа уулын гол аахгүй. Тэр одоо мантай. Тий тэндээс наашаага орж ирдэг тий. Ингэж орж ирээд тэгээ Оросын холбооны улс руу энэ бургасаар дагаад ингээ Оросын холбооны улс руу гарч байгаа. Энэ хил инүүхэнд байгаа. 500 м өрөхгүй газар. Тий одоо энэ ардл чинь тэгээд Оросын холбооны улс. Хөдөр сум байгаа. Ингээд уушаа ерөө. Ерөө. Уугуул нутаг одоо аав ээжүүд аль нутгийн хүн байна? Манай ээж аваа хоёр хоёлаа хөвсгөлийнх. Манай бол хөвсгөлийн Баян зүрхийн хүн. Манай ээж хоомор нутгийн одоо Баян зүрхэн дарахад баруун отог гэж явдаг ш. Дарахад. Тий. Агар хайрхан, агрын сайхан ээж гэлээ. Манай ээж болохоор игүүрээ уулган голын хүүхэд. Тий аав хоёр маань Дамдаа аваргын нутаг. Дамдаа аваргын нутаг. Тий нэг голын. Уулган голоос ч улсын цолтой бүх 14 бүх байдаг ш. Монголын төвөнд. Нэг голоос одоо нэг аймагаас гэж ярихгүй бүр аймаг дотор ороод нэг голоос улсын цолтой 14 бүх төрсэн байт юм лээ. Хөвсгөл гаралтай юм. Хөвсгөл гаралтай. Энд 70 онд энд илгээлтийн эзэнгээр манай ээж аав ирэл тэгэл энд би Хераны голд алтан булгад маллаад Хераны голдоо тэгэл. Энэ төрс юм. Энэ төрсөн. Энэ нутгийн нуухтай. Одоо тэгээ маллал. Би өөрөө залуугийнхаа сайхан өөрийнхөө түүхээс сайхан дурдаж. Би энэ сум орон нутгадаа сургууль соёл төгсөөд алтан булгийн үе ажихын техникум мал зүйч, малын эмч, зоо техник авсарсан мэргэжлэр 89-с 92 онд яваад төгсөө тэгээд ардын айрамд очиж нэг малын эмчээр ажиллаад тэгээд 95 онд хүрж ирээ. Тэгээд мал дээр одоо хүртэл мал яг завсаргүй малаа дагаал явж байгаа. Ардын айрам гэж зэрэг үү? Тий ардын айрам зүүн баян 2 жилийн. Тэндээ очингуудаа давхар. Тий тань мэргэжлэрээ тэнд ажиллаж байгаа. Тий. Тэгээд наашаага үрж ирээд эндээ. Зүүн баянчдаа Монголын одоо урд тал руугаа нэлээ хүчний юу байгаа. Бас л төв болгож одоо юу шүү дээ. Тий бас л зүүн баян цэргийн алуу хаасан хүмүүс бас гоё л ярьдаг байлаа манай ахнар. Манай хаттан муу зүүн баянгийнх. Би цэрэг багтаа ханыгаа авчихсан тэгэл энэ чигээрэл. Бага. Цэргээс халж ирээл сумандаа. Тий сумандаа үрж ирээл тэгэл. Амьдралынхаа гараад ямар ажил эхэлж вэ? Цэргээс ирээл. Би шууд аав ээжийнхээ юун дээр тэгэл маллал. Одоо танаас чинь ямар өхөр явж байгаа? Фермийн үйлдвэр. Тий манайх. За энэ талаараа танилцуулах хэдэн он даах юм бэ? Энэ фермер бусад юунаас ялгаа нь юу вэ? Тэ? Ямар үйлдвэрийн мал байна? Бусад малаас бас ашиг шим нь ямар аш тустай вэ? Би бол энэ мал хугацаанд урд нь бол яг л нэг малыг бол айтайхан шиг сайхан маллий тэгээ тоо толгойг нь өсгий гэж явсан. Тэгээд өссөн манай мал өсөө тэгээд сүүлдээ хит их болоод ирэхээр би өөрөө малын эмч зоо тэгж юм болохоор шилэн сонголтыг хийсэн. Тэгээ би Казакын цагаан толгой сэлэнг үйлдвэрийн малыг
голчлон авч үлдээ. Тэгээд мах сүүний хосолсон чиглэлээр тэгээд нэг фермерийн шахуу мал цуглуул аваа шилэн сонголт хийгээ. Тэгээд бас юу асан бас хүнсэндээ жилд нэг 20-30-аад хүр нядлаад энэ сум орон нутгийнхаа цэцэрлэг яашил махын нийлүүлээд өгчдөг. Тий. Казаки халдсан тал. Тий. Тэгээ сэлэнг үйлдвэр хоёр хавсарсан. Одоо тэгээд би нэг одоо Монблаар тэгэл сонирхоод байгаа. Энэ сэлэнгийн халдсан одоо ашиг шимэн одоо юу вэ? Ашигсан хосолсон мах сүү хоёр. Махны гар цай. Тий, махны гар хамгийн гол нь тий сүү яг өөрийнхөө юугаар болгоор нь мах их ариун байдгийг. Тэсвэр хадуужил сайтай. Хүүтэнд бол тэсвэр. Тэсвэртэй. Нэмний бол нэмэхгүй. Нэмэхгүй. Тэгээ нэмнээ бол тийм хэрэглэнэ гэж байхгүй. Ер нь малчин хүн одоо малаасаа цалиа авна шүү дээ. Тэгэхээр малын юм одоо бас нэг юм эдийн засагт хэрэглэлтэй мал аж ахуйг одоо бас бий болгоод явах нь их чухал байна. Харин тий. Одоо сүү гарцтай бол эргээл нэг малч эргээл нөгөө малынхаа өвс хийжэл амьдралаа зарцуулна шүү дээ тийм ээ. Харин. Тэгээд одоо энэ бас хажуугаар нь энэ малын түүхийд бас жоох үн ороод өгүүлээ. Харин түүхий одоо бас үнгүү хэцүү байна бас бид нэрээ. Одоо тэгэл тэр ч одоо сүү намрын нэг хавар нэг ямааны ноолураараа нэг хитэн төрөг олж авна. Тэгээд намар нэг цагаан идэгээ борлуулж нэг хитэн дөргөний юу олж авна. Тэгэл тийм л байгаа ш. Одоо айр шир ямар ч үнгүү болчлоо. Залуу малчд жоох нэг ховор болоод байдаг. Гэхдээ нүүдлийн одоо энэ соёлыг тээж яваа хүмүүс бол яхахгүй малчин хүмүүс л байгаа шүү дээ. Энэ малчин ард түмнийг л одоо тулгуурлал Монголын ахуй соёл нүүдэл өөр оршиж байгаа тийм ээ. Тий. Энэ бол өөр бас уцаж үгүй болохгүй маа. Гэхдээ би их олон газар бас явж үзлээ. Олон ч малчтайгаа суулзлаа. Тэгээ яг энэ залуу малчаа юунаас ховордоод байгаа юм бэ гэхээр залуучууд нөгөө мал маллах их дургу болоод байгаа юм бол биш юм байна л да. Малчин хүн өөрөө орлогогүй байгаад нөгөө арь шир ноос нь одоо нэг жалгал дүүрэх гэдэг нь шүү дээ. Бараг дүүрээд нь шүү дээ. Үнгүү бодвол. Тэгэхээр энэ өөрөө нөгөө талдаа бол бас ингээд их ярихад бас хэцүү те. Энд чинь өөрөө бас нөгөө талаар өв соёл устдаад байна л да. Нүүдлийн мал аж ахуй гэдэг нүүдлийн соёл мөр. Энэ мал аж ахуйг дагаад тэр Монголын ёс зан шил энэ хотон тал ерөөсөө байдаг. Цэлэнгийн халдсан бол ер нь бол мах сүүл үү? Тэг мах сүүний чиглэлийн. Мах сүүний чиглэлийн. Тэгээд одоо нөгөө казаки халдсан болоод хүүтэн дэсвэртэй. Хогоргийн улаан Монгол гэдэг. Мал дотор нэг яг энэ үйлдвэр гэдэг маань нөгөө яг цэвэр цусны юу болохыг одоо хэлж байгаа үст. Тий. Яг л эхний төлөөрөө гарч ирж гинүү дараагийн энэ яг бол энэ манай сэлэнг үйлдвэрийн хөр казагийн цагаан энэ орон нутгийн яг манай энэ сэлэнг аймаг зогцсон хөрөлтэй. Тэг яг өөрийнх нь одоо юуны яг үйлдвэр нь. Энэ тэрнээс биш одоо сүүний чиглэлийн хар тарлан одоо энэ талын улааныг бид нэр ингээд одоо эрлэжлээд одоо ингээд үржүүлээд хийгээд ахаар хоёрын хооронд болчиход байгаа юм л да мал үс ноос хялгас тэр одоо байгалийн юунд нь шалгаалт нь миний хувьд л тэгж боддог ш. Ер нь мал эрлийз байснаас ер нь яг л өөрийнхөө яг үржлээрээ үйлдвэрээрээ л байвал сайн болоо гэж би тэгж боддгийг. Өнөөдөр та бидний энэ сууж байгаа энэ бол ерөөсөө малаас гарч байгаа буюу аргал байгальд ургаж байгаа буюу ургамал. Тийм ээ. Мал ирлээс болоод ирвэл энэ ч гэсэн бас чанар алддаг. Давхар. Тэгнэ. Одоо нэг тижэл идэл ургамал гэдэг юм. Энэ өөр нөгөө талаар бол одоо ингээд малын хэвтэрч болдог. Байгалыг бас нүүрэ борддог. Айл өртийн өөрөө гал голомт болдог. Утаагаар нь өөрсдийнхөө заяа төргөө муу юмаа арилгаад домждог. Тийм биз дээ. Малаас хаях юм байна уу? Байхгүй. Энийг өнөөдөр хэн хаяхгүй явна? Хэн хаяад байна гэдэг асуулт байна л да тий. Малчд бол хаяхгүй явж байна. Мотуу газар энийг хашаа барьж тийм байл шүү дээ. Хөрзөнгөрөө. Давхарлаа тий. За. Модгүй газар өнөөдөр тал суусан аргалаа төлдөө нэг ч мод гэдгийг ганцхан мод байсан шугуусан тэр заг модыг мөчийг хуглахгүй хүртэл ингээд нөгөө гоё явдаг юм байна. Модтой газар нь модод төлөөд бас яваад байна.
Тэгэхээр мал гэдэг зүйлийн ингээд бүрэн ашиглаад ингээд явж бүрэн боломжтой байгаад л дээ. Бүрэн ашиглаад ингээд. Энэ мал гэдэг юм чи юус яах аргагүй бидний эрүүл мэндийн холбоотой юм байна. Энэ Монгол улсын тусгаар улс орны өв соёл нүүдлийн мал аж ахуй гэдэг нь маллыг дагдаг юм байна. Мал вэжиж бид нэр өнөөдрийн нүүдлийн соёл ярих юм байна. Тэгвэл мал дотроо таны саяны хэлдгэр чанартай мал аж ахуй хэрлийз биш. Яг л тэр нөгөө чанараараа тэр Монгол мал. Янгот тэр Монгол өхөр байна, Монгол сарлаг байна, Монгол адуу байна, Монгол тэмээ байна. Тэр Монгол хүн байна. Монгол өв соёл, зан заншил, өв хаан байна. Энэ бүгдээр сайхан монголоор байгаас л зүйл. Энийг л алдаж болохгүй байна. Тийм ээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Одоо ингээл аав ээжтэй ч юм ингээд нэг юм бодож явдаг юм байдгүй. Тэрийг нэг бас нэг хийчих байстэй гэдэг амьд байна. Харин тийм бас нэг амт сэрүүн байхад одоо тэр үед морь тоол байдаг байлаа бид нар. Одоо энэ сайхан машин тэрэг сошиал ийм сайхан тэр одоо би боддгийн штэ. Ээж хоёрыг би одооных шиг юм унах унаа машин тэрэг хурдан зам харгуу хөгжсөн бол би ээж хоёрыг аваад дутагдсан л хийдэд очиод байсан тал гэж. залбирсан онгод тэнгэртэй холбоотой олон ястан өнгөстөн минь нүцээ таныг дээрээс тэнгэрээс харж ил байдаг. Аав ээжийнхаа нутагт та яваад очиход тэнгэрээс нөгөө мэлмэлээ төгөөж ийж явдаг. Би нь байхгүй сүнсэн нүх байдаг шүү дээ. За. Тэр нь л жоох юм болж өгдөг. Сэтгэл яваа. Багшлах яах вэ? Хүнд ер нь бүх хүмүүс л одоо бас тий байдаг шүү дээ. Дөөдөнд ч гэсэн бас байдаг. Хүн болгонд л одоо нэг юм сүүлд нэг жоохон бодд юм шиг үлээ. Эр хүн чи өөр эмэгтэй хүнээс нулимсаа мэдээ. Сэтгэлдээ нөгөө нэг нулимстай явдаг. Эмэгтэй хүн бол нулимс хийж явдаг. Эр хүн дотроо ингээд нэг их юм боддог тийм ээ. Одоо эмэгтэй хүнтэй нулимс уралдуулаад суултаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Дүүн бас ингээд заах бас одоо миний жил орж ирсэн үе. 37 жил орж ирсэн үе. 21 аймаг ингээд бас л энэ нэвтрүүлгийг хийх гэсэн 21 аймаг ингээд яваал исэн баг. За. Яг юу хийх гэдэг юм. Тэгтээ би бас ингээд яваал исэн. Судлах стол гэж яваад исэн байна шүү дээ. Тэгэл яваал. Эцэст нь энэ бүгдийг хийж намайг цаанаас өвгдээс юм түүрэг маань заяа төрөх явуулсан байна. Дутуугийн түүрэг гэж. Тэгээ эцэстээ юм ингээд юм учиртаал байдаг юм байна. Учир нь тайлгдаг юм байна. Тэгээ би 21 аймгийг дуусгачаад 21 онд шүү дээ бүр 21 онд 21 аймаг бүр он монтой бор ингээд тааруулах гэж уралдаж бас бэлгшээж явдаг үлээ дүү. Тэгээд одоо хөх хот руу ороод тэгээд хөвөө шард очоод чаамаа 65 настай даамаар бас өөд болоод. Тэгээд би наашаа зам хүний газарнууд хүн нулимсаа гахгүй дээ. Тэгээд л одоо зам үүдээр хилээр ороод гарангууд одоо миний нулимс их орны газарнууд тулсан ч та хамгаалгаа гэдэг хүн ийм л байдаг юм байлээ нэг хатуугаас хүний газар нулимсан орох маш их төвчж явдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл одоо яг энэ төөрөг мал одоо ингэж эхэлсэн дээ. Би боддгийн тэгээд тийшээ яваг бол маань амьд байх юм уу гэдэг. Нэг бол би тийшээ яваад одоо буруу хальмиг тугаамаар нөгөө ч бүр хитрхи туушраад одоо ингэ яваад амьд байх юм уу буруу явах юм уу. Тэгээд шууд жил ороод гахаа жил шүү дээ. Болгон жил гараад тэгээд шинэ жарны хил дээр энэ нэвтрүүлгийг хийсэн түүхтэй. За. Тэрэн дээр дүүн бас жоохон бодож явдгийг харамсаж явдгийг. Мал сурган сайхан данг. Дажгүй сайхан. Цас ихтэй жоохон өвөл боллоо одоо энэ жил. Тэглээ. Монголын хэмжээнд л жоохон чочиргүүтэрлээ шүү сайн хэсэг. Зарим газараа нэг намар их цас орлоо.
Тэр нь жоохон хайлтаа зарим газар мөсөн зууд болоод ах шиг байна. За сураг тарган сайхан үлдэж гин уу та. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Эсгээ дурт нэвтрүүлгээр одоо ингээд алтан болог сум дээр 5-6 ажилтгаа. Оо за. Монголоо төөрөөл одоо яваад байна да. Тэгэл одоо манай нэвтрүүлгийг одоо таад маань одоо үзэдгүү бид. Үзэн. Ааха. Одоо ороод ирсэн байна да. Хаа сайгүй л явж идэв шүү дээ. Аа. Ястал хаа сайгүй л явж байгаа бохнэр. Монголынхаа бүх сумдуудаар яваал гэж явж байна гэх. Сумын төв дээр нэг хэд хоног ажиллажлаа байсан. Нэг сум. Танаас сум 3 цэцэрлэгтэй юм ба штэ. Аа тий. 3 цэцэрлэгээр орлоо. За. Сургуулаар нь орлоо, музейгээр нь орлоо. Давшгаа малчин айлуудаар бас яваад байгуудаараа. Оо за. Тэгээ тараах руу чинь нааш ярих бас зам ам гаргуулж байгаа. Тэгээ нааш бас нэг явах засаг даргын тамга газар хүмүүс явж байна. Оо за. Тэднэртэйгээ нэг зүг чигийг нь бас нэг заалгуулаад тэгээ нааш ирлээ. За. Сингад айлуудаараа тэгэл ороод явчихдаг бид нар чинь тэгэл. За очлоо шүү тийм бэл дээр ихгүй гинтлгүүрээд ирдэг юм шүү дээ. Тийм байна. Давхад өрөөдөр таны малгаагаар л танилаа өрөөж. Энэ малгай дээр миний царинаас илүү хүн танд юм их байгаа юм аа. Энэ ч тайлцаа хүн танихгүй. Өнөөдөр яг хүй сайн байна уу та гэх. Тийм шүү дээ. Дарахгүй л одоо 3 жил тасралтгүй явж шүү дээ. Өнөөдөр 80 гаруй сумдуудаар явж энэ малчин төвнийхээ бас нэг ард түмнийхээ одоо тэгэл одоо танин мэдээгүй соён гэгээр үлэх гэл одоо олон л одоо газруудаар явж их л юмэг одоо бас өөрөөс бас сурж байна. Ямар ч сайхан ариун түүх байдгийг манай Монгол их орн гэдэг ч юм. Ямар ч олон ястан үндэстэн өөр энэ удам дамжсан улбааж ирсэн сайхан соёл түүх сургаал гэдэг одоо амьдрал тэр энэ байгалийн одоо халуун хүүтэн уур амьсгал дасан зохицох ухаан тий. Цаана бүр нэг газар бүр онцлог бай шүү. За уугуул нутаг хаанхын гаралтай айлууд таа. Манай ачуу. Манай зээ. Зээ юу. Манай Хөвсгөл аймгийн за. Баян зүрхийн. Тий, Баян зүрх болсод. Манай аав Хөвсгөл аймгийн Баян зүрх. Оо зүрх. Манай ээж болохоор одоо уулган голын одоо игүүрийн хүм 70 Хөвсгөл аймгийн. Тий, хоёулаа Хөвсгөл аймгийн гаралтай. Тэгээд 70 онд энэ Зэлэнг аймгийн Алтан булагт илгээлтийн малчин гэдэг юугаар ирээл тэгэл тэр чигээрээ. Тэр үед чинь газраас хүмүүс их ирсэн юм байл л шүү дээ. Оо тий. Энэ сум болон илгээлт үед чинь Монголын хэмжээнд л явж исэн юм шүү дээ. Бүх аймаг руу. Хэдэн настай? Одоо 2 та. 2 тийм. Одоо тэгэл хантай байгаа ч. Оо хантай. Хүүхдийн дуу чимээж бас нэг байхаар чинь их сайхан шүү дээ хүүхэд байгаа газар. Өө юм ийх үү? Заримдаа ихлэ заримдаа гайгүй. Аав ээж нь одоо Аав ээж нь Улаанбаатар хотод зур. Тий ажил хийж байгаа. Төрсөн нутаг болохоор өөрийн төрсөн. Тэ би яг энд 70 онд ирээл тэгэл энд ирээл гарсан. Игч болохоор одоо аав ээж нь. Би уг гарал бол Өвөрхангай аймгийн Богдсум. Өвөрхангай аймгийн Богдсум. Тийм. Тэгээд манай аав 71 онд Дармын Зүүн Баянгийн Цэргийн ангид офицероор очиод тэнд 88 он хүртэл би өөрөө тэнд байж байгаа хотод 4 жил сургууль төгсөөд 91 он төгсөж очиод тэгээд энэ хүнтэй сууж ирээд одоо энэ нутагт ирээд 33 жил болчихж байгаа юм байна. Өөх зөв. Ер нь энэ нутгийн хүн гэж хэлж болохоор болоод байгаа шүү. Тийм биш үү. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ нутгийн уугуул иргэд болсон байна. Аав ээж одоо ихнэр тийм одоо Өвөрхангай аймгаас гаралтай ч тийм. Хоёр маань одоо тэгээд энэ нутгийн хүмүүс болсон байна шүү дээ. За. Өвөрхангай аймгийн Богдсум ч бас л сайхан нутаг шүү дээ. Арцдын үүргэл тий. Би очсон. 100 жилээр очсон уу та? Үгүй. Сайхан 100 жил болсон тий. Тэгсэн. 100 жилээр нь бас бид нар очсон. Тэгээд Өвөрхангай аймгийн Богдсум ч энэ бас сайхан нутаг. Өвөрхангайд ч өөр 3 жил болсон. Богдсум руу шайгуу ялангуяа Богдсум руу нэлээ очиж бас явдаг. Нэвтрүүлгээрээс нийлээд очсон. Сайхан нутаг бас. Харин. Тайр мандаг бол одоо тэгэл энэ нутгийн бод баг уугуул болсон байх шүү дээ тэгэл. Эндээ тэгэл одоо 33 жил амьдарч юу тий. Зөв зөв.
Малчин хүн гэдэг чинь тэгэл одоо байнгын л одоо хөдөлж өгдөг мянган мэрэгчлэл одоо эзэн шүү дээ тэгэл. Амралт байна уу? Байдгүй тий. Байнгын л зэрэг хийж өгдөг. Ер нь амархаас тийм амарна гэдэг ойлголт юм толгойд юм байдгүй тий. Байхгүй. Хитэн малаа Хитдүүлж яваа тэгэл. За том үнэтэй нэг мэдлээ. За Монгол хүн байна. Үгүй навч. Амар байна уу? За зураг тарна сайхан үлдэж гэнэ үү? За ингээд энэ яадаг үнэрлэх юм шүү. Оо яг тэр ясандаа цусандаа бүрэн байдаг байхгүй юу? Үгийг хийж чадахгүй үйл хөдлөр байгаа шүү дээ ингээд ш. Дундаа ер нь бол хаагаар цусах. Зундаа бид нар ширн одоо эндээ л байна шүү дээ. Эндээ байна. Энэ дээрээс энэ дээр л одоо энэ манай энэ ави хайр бүгд тэгэл урдаа гоё том бойлтой тэгээ намар нь бойл нонгоо чинь хэдэн мал сайхан бойл руугаа зунал жоохон нөгөө будаа шарэлүүн орчих гол нэг жоохон тиймэрхүү л ажилтаа л тэгээ зусдаг шүү дээ. Маллахын хажуугаараас өөр одоос ардын авьяастан байна уу? Өөр нөгөө манай хадам аав чи юм ардын авьяастан хүн байсан. Зөв. Тэгээд тэрнээс л олбалж сурж тий сурж яаж. Гүн хэдэн мөрт үг бичээд ингэ чи Монгол хүний наа захын хүн л одоо байдаг юм шүү дээ тий. Гэхдээ тэр дотор бас үнэн үгээр орсч яадаг тий. Ер нь бодит амьдралаас нь иш татдаг юм шиг байдаг шүү дээ. Тэр нь бол дээр үе одоо тэр нэг дуу язгуурлаг хөгч юм гэдэг юм чи бас нэг тий. Зүгээр нэг одоо нэг үгний толгой холбогдгүй тэр амьдралын одоо бүхэл одоо тэр бодит амьдралаас иш татаал тэр болж исэн юм ил бүгд тийм жоохон шүлэг өнд бас оруулж уйлдуулж бас өгдөг. Тэрийг ингээ сайн ингээ сонсоод бол үн тэрүүгээр ч гэсэн одоо бас үнэн үг яваад тэр дуу шүлгэр ч гэсэн хүнийг одоо нэг сайхан дуулдаг хоолойтой биш сэтгэлээсээ ингээд ер нь ингээд гаргаад явж байгсан хүний сэтгэл төрдөг тэрүүгээрч хүн юм домнжээдэг юм гэрдэг шээ тий. Манай хадам аач өөрөө шогч хүн. Одоо ингээд хүн хараад явал энийгээл тэгэл өөрөө зохиогоол дуулаад ятдаг. Тийм Ахад ясны хүмүүс юм тийм хүмүүс идэм шиг байна. Энэ одоо юу вэ? Юу вэ? Гоё амттай юм байна одоо энэ. Нөгөө зэрлэг ургамал байна юу? Зэрлэг чангаанз гэж байдаг штэ. Зэрлэг чангаан. Тий. Одоо энэ ууланд дургаад энэ одоо хаанаас урж? Манай Сэлэнгэ аймагт их ургадаг. Энэ манай урд урган Сэлэнгэ аймгийн тий одоо Сэлэнгэ аймагт Шаамар тийм үү. Тэгээд их урганаа энэ Дулаан хаа маань бүх сумдаа их сумаар л ургана. Наад зэрлэг чангаанзыг ингээд дараад юу ийгээд ингээд нэг ясны одоо юу юм да. Энэ бөөрн тэгсэн. Ингээд хандлт тий нэг ясны одоо ингээд дараад заахан хийгээд тэгээд компот маягийн тэгээд наад чинь. Тэм өөрөө ишиглэн жимс болохоор бөөрн тэгсэн. Би чангаанзыг Монгол урагч гэсэн анх удаа сонсч байна. Тий маань Гаднаас одоо чангаан жимсийг л одоо оруулж ирж идэг тий. Тэгтээ нь одоо энд урагдаг юм. Тий зэрлэг чангаанз гэж. Тэрүүгээр их онцтой байна. Айгу богн настай юм жимс ургам байдгийг. Тий. Хэдхэн хоног л ургаал тэгэл өөрөө юу хагаад гүйцэд болоод ихээр мултраад уучдаг. Сэлэнгийнх бүгдөө мэдхүү. Мэдхгүй тэгээд мэдхгүй бар цөөхөн. Мэдхгүй нэг сайн мэдхгүй. Хэрвээ нэг одоо Монгол дургаад Монгол чангаан гэсэн хүмүүс бол илүү сайн мэднэ. Тэгэхээр мэддэл их цөөхөн бай. Би одоо анх удаа сонсч байна. Энэ ч одоо гаднаас оруулж ирдэг. Чангаан зэмсийг оруулж ирдэг. Чи Монголын хөрсөнд бас их юм ургад юм байлээ шүү. Одоо би энэ сая Сэлэнгэ аймгийн баруун мөрөн сумд очсон чи нөгөө шарвуудаа хүртэл тэнд тарж исэн юм байна. За. Шарвуудаа. Одоо урдаас цагаан будаа хүртэл тарж исэн байлээ шүү монголчууд чинь. Энийг одоо та хоёр маань өөрсдөө хийсэн. Та хоёрын бие. Өөрснөө. Та хоёроос одоо ингэж хийж байгаа айл байна уу? Байхгүй. Энэ ч одоо баг бүртгүүлмээр юм биш та. Одоо тэгэл бас нэг хүн би бас энийг жинхэнэ голж байгаа. Тэр хүнтэйгээ бас энэ дэхэндөө хаанаас сурсан юм? Манай нэг найз 30 гаруй жил Японд амьдраад ирсэн юм. Наараа. Тэгээд одоо энэ үү тий? Тэгээ Японд амьдарч ирээд энэ чангаанз гэдэг юм чинь хаана ургадгийг ингээд асуухаар нь энэ манай энэгээр ургадаг штэ гэсэн. Тэгсэн чинь наадах чинь түүж аваад Япон технологи наадах чинь.
Тэгээ дарж байгаа нь. Тэгээд наадах чинь ингэж дарнаа. Тийм зүгээр тийм хин дуртай үнэ авчиад тийм буцалсан усанд хийгээд эсэн сагаар хийгээд дарддаг. Энэ өөрөө эсэлттэй жимс болохоор технологи нь бол яг Япон байж бол жимс нь өөрөө Монгол. Тий яг одоо зүгээр ингэж хийдэг гэдэг нь Японоор нэг тийм юм бол мэдсэн юм шиг байгаа. Тэр одоо юугаар энэ ямар гоё юм бэ. Тий тэгээд Монголд наадах чинь дарсан. Ингээ жимс нь ич болно. Болно. Имчилгээрээ зориулт. Юу сайн байдаг. Бүр сахарын цай. Одоо сахар өвчтөй юм уу? Тий сахар өвчтөй одоо энэ юу юм уу? Бөөрн та ялангуяа бүр. Ямар их ховор нандин ямиг одоо ер нь амтл сууна би одоо баярлалаа. За. Энэ Монгол одоо Чанганд одоо урагдсан байр шүү нэр. Энэ Монголын хөрш оронд одоо байгальд бол маш олон төрлийн юм одоо ургаж байгаа шүү дээ. Одоо хүмүүс өөрсдөө таниад авч чадвал тийм ээ. Бөөрн цай. Сахарын цай. Тий. Тэгээд ер нь л тэгээд би цай наач ямар тийм юу байхгүй болохоор яг байгалийн өөр манай энэ урд ууландаас ургадаг юм. Газар одоо яг ой саваг дагж гэнэ ямар газар ургадаг юм. Энэ жоохон нөмөрдөө маягаар л нөмөр газар л ургаад идэв. Тэгээ өндөр мод. Тий өндөр тийм нөмөрдөө. Навсаад байгаа. Хэдэн сард ургадаг юм? 5 сарын ихээр ургаад. Бүр эрт ургад юм. Тий. Тэгэл хэдхэн хоноод өөрөө унаад алга болчихно. Ерөөсөө хоногоор явах уу? Хоногоор тийм нөгөө сармар байхгүй. Зүгээр эхлээд цэцэг гарч ирээд нэг гой цэцэг ингээд бүр ягаан цэцэг гарч байгаа. Тэгэл өөрөө ингээд болоод ихээр тэгээд юу унсоо навдаг юм уу? Үгүй тэр яг ингээд болсон хань тий. Энийг бол одоо сум орд нутгаас төдөөгүй Монголын хүнс үдэ аж ахуй үйлдвэр байна уу? Жижиг дунд үйлдвэр талаас нь таныг дэмжиж ажилласыг би бодож байна. Хөрхөн үйлдвэр болгоод энийг одоо нэг өршөөлөө нэг одоо нэг үйлдвэрийн тоног төхөөрөмж ягаа тий. Сав баглаанд оруулаад явал. Ингээ уухаар ерөөсөө нэг тийм ерөөсөө л юу амтдаж шүү дээ Чанганз нь. Энэ сахар бол жоох орно тий. Тий, сахар жоох орно. Энэ өөрөө чихэрлэг орно. Өөрийнх нь. Тэгтээ ингээд амтлаад үзэхээр яг л нөгөө Чанган амтдаж байна. Өөрөө бол жоохон сахар юутай шүү дээ. Тий. Гэтэ энэ бол яг имчилгээ маягаар ингээд уух уу? Имчилгээ маягаар одоо яг ундаашгал юу нэг үгүй имчилгээ маягаар тэгээд яг уу гэсэн үедээ бол хамаагүй ууна яах ч. Гэтэ бүр сахар. Тий тэгвэр яг уужлынханд өөр имчилгээний тийм нэг нарийн тийм юугаар бол биш. Наач яг имийн ургамал болохоор жимс нэгээс нь одоо зэрлэг Чанганз гэж нэг юм бүр том болоод ирдэг хгүй ирэхөө. Танд одоо энийг өшөж чааш нэгээд үйлдвэр болгоод ингээд бодол байна уу? Зорилго байна уу та ярьд маань? За ер нь нэг тийм яг чиглэсэн юм бол байхгүй байгаа. Өөрийнхөө хэмжээнд л ингээл өөрийнхөө гэртэл уугаал тэгэл байж идэв шүү дээ. Тэрнээс энийг одоо тайдмаар ингээд түүгээд ингээд аваад жуус болоод ингээд сайхан болгоод имчилгээний маягаар яг тэр бүр сахар өвчин талаас нь ягаад ингээд судалгаанд юу лаборатори юу нарийн юм гаргаад гаднаас орж ирж байгаа Чанганз энэ Монголын ялангуяа энэ хөрсөнд орж Чанганз орсон. Өөр шүү. Байгаль цаг үеэд агаад. Өшөө нарийн судалгааг нь хийлгээд технологийн нөгөө лабораторид тэр хүний бид ямар ач тустай байна. Өшөө бүр одоо тэр сахар өвчнөөс илүү өшөө юунд их сайн байна гэдгийг гаргаад тэгээд энийг одоо тэр яг ангаах ухаан талаас нь ундааны хэрэглэн талаас биш хүнийг эмчлэх талаас нь гаргаад бүтээгдэхүүн болгоод ингээд явбал илүү одоо бас хүн ардтай ээлтэй өгөөжтэй эрүүл мэнд ач тустай бас юм болох болов уу гэж бодож байна. Нэг Монголын хөрс шоронд урсан Чанганз гаднаас орж байгаа Чанганз юм сөрөөр. Тэнгүүтээ энэ яг ургаж байгаа газар дээр бүсийн өшөө илүү жоох нэг хяналтанд даваад нөгөө арчилгаа бордоо юм дэн жоох анхаарад энэ чинь хүн тарихгүй өөр байгалийн аясаар нэвж байгаа бас нэг хүний оролцоо хэрэг болно доо. Тэ? Хяналт хэрэг болно доо жоохон одоо мал зал яваад нөгөө ингэж хөнөө тэрийн жоох ингээд нэг одоо хамгаалс хийгээд ингэдэг юм уу. Энэ бол нэрэ Монголд одоо Чанганз ургаж ийн гэдэг бол монголчууд төдийг мэдэхгүй шүү нэрэ. Гаднаас орж ирнэ. Энийг ангаах ухаантаа хоцлуулаад тайдмаар ингээ явах юм бол эдийн хүнд хүний тус айгүй эрүүл мэнд ач тустай хийж байгаа та нар ч гэсэн их буян авчирж өгнө.